Сайн байцгаана уу? Жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр олон улсын музей өдөр тохиодог. Олон улсын музейн зөвлөлөөс жил бүр тусгай ураа гаргадаг. 2021 оны хувьд олон улсын музейн зөвлөлөөс гаргасан уриалга нь музейн ирээдүй сэргээе шинээр төсөөлье гэсэн урайнд ор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж бэлтгэл ажиллаа хийж бэлтэж байна. За ингээд нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхтэй уялдуулаад бизнесийн шин загварууд, нийгмийн ач холбогдол ба доктортой байдал, хүрээлэн буй орчны доктортой байдал, дижитал шилжилт гэсэн ийм дөрвөн сэдвийг судлах, суралцах, хэрэгжүүлэхийг бол олон улсын музейн зөвлөлөөс бол уриалж байгаа. Үүнтэй холбогдуулаад Монголын үндэсний музейгээс энэ дөрвөн сэдвээр цоврал ярилцлага бэлтгэж та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна. Ингээд бидний анхны зочноор Монголын үндэсний музей бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга Буд Баяр урагд орж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За бид хоёрын өнөөдрийн ярилцах сэдэв бол бизнесийн шин загварууд гэсэн ерөнхий том сэдвийн хүрээнд ярилцах гэж байна. За ер нь энэ COVID-19 цар тахлын дараа бизнесээ яаж өөрчлөх үү гэдэг асуудал бол тулгараад байна тийм ээ. Тэгэхээр одоо энэ бизнесийн шин загвар гэж юу хэлээд байгаа юм? Энэ нь музейд яаж бууж байгаа талаар хоёулаа яриагаа эхлэе гэж бодож байна. Тийм Монгол улсад орчин үеийн музей үүсч хөгжөөд одоо 97 дахь жилтэйгээ золгож байна. Тэгээ энэ Монголын музейн хөгжлийн түүхийг өнөөдрийн өндөрлөгөөс эргээ харахад хэд хэдэн мөчлөгийг одоо дамжин хөгжиж ирсэн дүр зураг харагддаг. 1924 онд Монгол улсад анх музей үүсэн байгуулагдсанаас хойш бол энэ 70 жилийн хугацаанд төр засгийн санаачлах бодлогоор музейн салбар үүсч хөгжиж одоо ингэж бие даасан салбар болж төлөвлөсөн байдаг. За хоёр дахь мөчлөг нь бол 90-ад оноос одоо өнөөдрийг хүртэл гэж үзэж болох юм. За энэ хугацаанд бол Монголын музейд дэлхийн нийтийн одоо музейн хөгжлийн чиг хандлагын дагуу өөрчлөлтөнд шинжлэгдэж одоо тодорхой үр дүнд хүрч хөгжиж байна л да. Жишээлх юм бол 1991 онд тухайн үеийн улсын төв музейг байгалийн түүхийн музей, үндэсний түүхийн музей болгон төрөлжүүлэн одоо салгасан байдаг. Энэ нь бол одоо өнөөдөр байгалийн түүхийн музей, Монголын үндэсний музей болж одоо дэлхийн нийтийн музейн одоо стандарт шаардлагын түвшинд хүрсэн музей одоо болж хөгжиж байна. За дараагийн мөчлөг нь бол одоо өнөөдрөөс ингэж чинээр тодорхойлох ийм л дүр зураг харагдаж байна л да. Энэ бол бас олон учир шалтгаантай. Мэдээж энэ дэлхийн музейн хөгжил, орчин үеийн одоо техник технологийн ололт, за энэ үзэгч олон түмний эрэлт хэрэгцээ, хүсэл тэмүүлэл тийм ээ. Энд нийцүүлж хөгжих шаардлага бол хөгжлийн зүй тогтын дагуу мэдээж тулгарч байна. Түүнээс гадна бас нэг шалтгаан бол энэ сүүлийн жилүүдэд дэлхийн дахинд учирсан энэ сар дахал энээс бол шалтгаалж нийгэм соёлын ер нь олон л бизнес инженер олон л салбарууд шин загвараа тодорхойлох энэ цаг үед хэрхэн яаж хөгжих вэ гэдэг энэ асуудал зүй ёсоор тавигдж байна. За Монголын музейд ч гэсэн энээс бол мэдээж ангид байна гэж байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө яг ковидын өмнө болон одоо ковидын цар тахлын дараах үе гэж бас зарим салбарынхан бол нэрлэж штэ. Тэгэхээр нэгдүгээрт бол Монголын музейд сая ерөнхийдөө үйл ажиллагаагаа цахимжуулсан. Энэ хөл хорионы үед за энэ хязгаарлалтын үед бол үйл ажиллагаагаа бол тасалдуулаагүй. Үйл ажиллагаагаа бол энэ цахим орчинд бол явуулсан. За энэ өнгөрсөн хугацаанд бол манай музейн салбарынхан энээр юу шинэ одоо давуу боломж байдаг юм байна. Урд нь бол бид нэр бол одоо уламжлалт энэ танхимын үзүүлэг дэгэлт тийм ээ энэ төвшөнд бол бид нар музей үйл ажиллагаа явуулж ирсэн бол одоо цахим орчинд музейн салбарынхан яаж ажиллах юм бэ? Энэ одоо нийгмийг соёнгээрүүлэх энэ чиг үүргээ цахим орчинд яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бол нэгдүгээрт мэдэж авлаа. Энэ боломж байдгийг бол бид нар их сайн мэдэж авлаа. Хоёрдугаарт бол энд одоо музейн салбарынхан ажиллаж болох юм байна гэдэг дээр бол их сайн туршлага хуримтлуулсан. Нэг талаар нөгөө талаар бол бас юу биднэрт дутагдaltaй байна вэ гэдэг дээр одоо техникийн тоног хэрэгслээс ахуулаад бас биднэрт бол өмнө тооцоолоогүй даруй одоо энийг бол бас тэр нөхцөл болцоог нь бүрдүүлэх ийм дутагдaltaй сул тал байснаа бол бас давхар харсан. Ингээд ер нь бол цахим орчинд музей
өөрийн орон зайгаа эзлэх, за байр сууриа баттай эзлэх ийм шаардлага бол тулгарч байгаа юм. За хоёрдугаарт бол энэ орчин үеийн одоо техник технологийн дэвшлиг одоо музейн үзүүлэг дэглэлт, за сан өмөргийн хадгалт хамгаалтын нөхцөл байдалд бол ашиглах ийм одоо шаардлага бол зүйн ёсоор тулгарч байна. Жишээ нь одоо тухайлах юм бол үзүүлэг дэглэлтүүд бол дижитал, виртуал одоо энэ техник технологийн олдыг нэвтрүүлэх, тийм ээ, хаяг тайлбар үзүүлэг дэглэлтээ нэвтрүүлэх. За мөн сан өмөргийн хадгалт хамгаалтанд ч гэсэн энэ орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, түүнчлэн одоо сан өмөргийг төрөлжүүлэн хөгжүүлэгч гэдэг юм уу, материалаар нь төрөлжүүлэн хөгжүүлэгч гэдэг юм уу. Иймэрхүү одоо хөгжлийн зүйн ёсны шаардлагууд бол тулгарч байна. За гуравт бол сүүлийн жилүүдэд төрийн бодлогод бол манай энэ соёл урлагийн салбар нэлээд сайн тусгалаа болж байна. Одоо улсын их хурлаар хамгийн сүүлд ихэд одоо музейн тухай хууль 21 оны 1 сарын 28-нд батлагдаж гарсан. За ингэснээр бол музейд одоо энэ хууль эрх зүйн шинэ орчинд одоо нийцүүлэн үйл ажиллагаагаа одоо тааруулах, тийм ээ. Тэрийг одоо хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төлөвлөгөөгөө босруулан ажиллах ийм одоо зайлшгүй шаардлага тулгарч байна. Нэг талаар, нөгөө талаар энэ төрийн бодлогын баримт бичгүүдэд одоо алсын хараа 2050 гэх мэт одоо төрийн бодлогуудад энэ соёл урлагийн салбарыг одоо хөгжүүлэх талаар нэлээд сайн тусгаж өгсөн. За үүний үр дүнд бол одоо улсын төсөвт соёл урлагийн салбарт хөрөнгө оруулалт нэлээд одоо тавигдаж, тэр хэрээр бол одоо улс орон нутгийн чанартай музейн одоо орчин үеийн стандартын шаардлага хангасан ийм одоо барилга байгууламжууд бол бас их баригдаж байна. За энэ нь бол бас ийм нөхцөлд одоо музей энэ төрийн засгийн бодлого, энэ хууль эрх зүйн орчин, энэ барилга байгууламжийн ийм одоо таатай нөхцөл бүрдэж байгаа үед хэрхэн яаж хөгжих вэ гэдэг ийм асуудал бидний өмнө шинээр тавигдаж байна. За 4-р бол бас энэ дэлхийн музей бас гарах шаардлагатай. Монголын соёлын хувийг дэлхийд дахинд сурталчлах, одоо олон улсын үзэсгэлэнд оролцох, бие даасан үзэсгэлэн зохион байгуулах, хамтарсан судалгаа шинжилгээ хийх гэх мэтлэнгээр одоо энэ зөвхөн дотоодын үзэгчд жуулчлалд хүрэхээ зогсохгүй дэлхийд дахинд бол энэ Монголын соёлын хувийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ийм шаардлага бол бас манай бүхэл музейн салбарынхны өмнө бас тулгарч байна. За дараа нь бас нэг тулгамжийн асуудал энэ дээрх шинжилтүүдийг хийхэд зайлшгүй хүний нөөцийн асуудал бол тавигдж байгаа. Тэр техник технологийн олд амжилт, тэр олон улсын түвшинд хөгжих энэ бүхэл зүйл дээр бол бид нар музейн салбарынхан одоо дотооддоо бол бид нар бэлтгэж байгаа шүү дээ. Боловсон хүчний бол соёл урлагийн их сургууль дээр, тийм ээ. Тэгэхдээ энэ дээрх хэрэгцээ шаардлагуудын улмаас бол музейн ажилтнуудыг одоо мэрэгшүүлэх болон агсын шатны сургалтад одоо гадаад оронд сургаж бэлдэх ийм бол бас шаардлага урган гарч байгаа. За тавд бол энэ цар тахлын улмаас нийгэмд үүссэн энэ стресс үүссэн энэ цаг үед бол музейн салбарынхны одоо нийгэмд гүйцэтгэх үүрэг оройл бол өсөн нэмэгдэж байна л да. Одоо энэ нийгмийн бухимдалтай байгаа энэ үед энэ соёл урлаг, шинжлэх ухаан, за энэ танин мэдхгүй, за энэ боловсрол, албан бус боловсролын энэ гэгэрлийн энэ одоо орчин болвол музей байх бол боломж бүрдэж байна. Музей бол харьцангуй байр танхимын хувьд, за тэр үзэгчд орлоод гарах, үзээд гарах тэр урсгалын хувьд, багтаамжийн хувьд тэр бол одоо соёлын зарим салбарын одоо урлагийнхны тэр юунаас бол арай жоохон онцлог. Тэгэхээр энэ цаг үед бол бид нар үйл ажиллагаагаа бүрэн явуулах боломжтой. Өшөө дээр нь энэ үед бол бид нар одоо үзэгчдэд энэ таныг мэдхүү соёл гэгэрлийн ийм орчин байх, бид нар одоо чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ийм одоо орчин бүрдүүлэх ийм одоо нийгмийн хэрэгцээ шаардлага бол бидний өмнө тулгарч байна гэж манай музейн салбарынхан үзэж байна. За ингээд дээр дурдсан энэ 5 хүчин зүйлсийг хэрэгжүүлэхэд, энэ хэрэгцээ шаардлагыг хэрэгжүүлэхэд хүний нөөцийн асуудал маш чухал. Бид бүхэн тийм учраас бол дээрх зорилтуудаа бүрэн хэрэгжүүлэхийн тулд гадаадад өөрсдийн одоо ажилтнуудаа мэрэгшүүлэх болон агсын шатны сургалтад хамруулах юм зайлшгүй бас шаардлага тулгарч
Энэ болгон одоо ингээд энэ бүхнийг ингээд базаад үзэхэд бол энэ 6 зорилго бол биднийг одоо бизнесийн загвар буюу үйл ажиллагааныхаа стратеги төлөвлөгөөг ийм шинээр томьёолох ийм хэрэгцээ шаардлага байгааг дүр төрхийг бол харуулж байгаа. Тэгэхээр би өөрийн чинь таны асуусан асуултанд хариулахад бол одоо бизнесийн загвар буюу одоо музейн үйл ажиллагааны загвар бол дээрх хэдэн зорилгыг хэрэгжүүлэх ийм л одоо энэ дээр л төвлөрүүлж шийдэх ёстой л гэж үзэж байна. За баярлалаа. Ингээд таны ярьсантай уялдуулаад би дараагийнхаа асуултыг асууя гэж бодлоо. Энэ бизнесийн шин загварт уялдуулж Монголын үндэсний музей юу хийж байна вэ? Цаашид юу хийх талаар та одоо нэг танилцуулаач. Тий яг ер нь мэдээж бид нэр яг энэ хөл хорионы үед хамгийн түрүүнд музейн үйл ажиллагааг одоо цахим музей болох энэ одоо чиглэлд бол бид нар ажиллаж ирсэн. Тэгэхээр бол одоо нэгэсэндээ бид нар бизнесийн шин загвараа тодорхой хэмжээнд тодорхойлоод хэрэгжүүлээд эхэлчихсэн гэж бас ойлгож байна. Дараагийн юм бол мэдээж дурдсан тэр одоо музейн үзүүлэлт дэглэлт хаяг тайлбарыг бол бид нар хаяг тайлбарт бид нар тэр юуг виртуал дижитал энэ технологиг ашиглах нэвтрүүлэх одоо инновац нэвтрүүлэх тийм үү. Иймэрхүү зайлшгүй шаардлага байгаа. Энэ үүднээс бид нар бас хувийн хвшлийнхэнтэйгээ хамтраад туршилтын журмаар Монголд анхудаа нэг танхимдаа одоо виртуал технологиг нэвтрүүлэхээр яг ажиллаж байна өнөөдөр. Бид бүхэн одоо 6 сарда багтаад одоо нээлттэй хийхээр ингэж төлөвлөн ажиллаж байгаа. За хэдийгээр музейн одоо үзмэр цуглуулгын эрдэмшгийн тодорхойлолт мэдээлэл бол цахим хэлбэрт бүрэн бол шилжчихсэн манай музейн хувьд. Гэхдээ тэр бол зөвхөн дотоодын хэрэгцээнд байгаа болохоос биш үзэгч олон нийт бол шууд ашиглах боломжгүй байгаа. Бид бүхэн энэ жил эхлээд тэр дижитал технологиг ашиглаж одоо ухаалаг дэлгэц танхимуудаа байршуулад тэгээ одоо энэ үзмэр цуглуулгын тухай дэлгэрэнгүй мэдээлэл за 3D зураг тийм ээ одоо гэр юуны үзмэр цуглуулгын зургийг ингэж 3D хэлбэрээр ингэж үзэж танилцах дэлгэрэнгүй мэдээлэл авах ийм боломжоор одоо хангах ийм зорилт бол 21 онд бол дэвшүүлсэн. За гадаадад бид нар бас хүний нөөцөө бэлтгэх мэрэгшүүлэх талаар ажиллаж байна. Тухайлх юм бол тэр юуг сан өмөргийг материалаар нь төрөлжүүлэх энэ зорилтынхаа хүрээнд бид бидний тус Солонгос улсад нэг ажилтнаа бол одоо сургаж байна. За мөн энтхэг бүгд найрамдах хятад ард улс, холбооны бүгд найрамдах Герман улс гээд ер нь гадаадад энэ тодорхой дээрх зорилтуудынхаа хүрээнд тодорхой ийм чиглэлүүдээр хүний нөөцөө бэлдэх талаар бол ажиллаад эхэлсэн. За энэ жил бид нар бас 4 ажилтнаа явуулахаар материалыг өгчгөөд байгаа. За мэдээж одоо хамгийн түрүүнд энэ нэг музейн тухай хууль шинээр батлагдсан шүү дээ. Музейн тухай хууль батлагдсантай холбоотойгоор музейн тухай хуулийг дагаж гарах журмууд тийм ээ тэрийг боловсруулахад Монголын үндэсний музей бас оролцоо болж чухал. Тийм учраас бол бид нар энэ дээр бол манай ажилтнууд ажлын хэсгүүдэд ороод ажиллаж байна. Мөн одоо энэ хуулийн хэрэгжлийг хангах үүднээс 2021 оны гүйцэтгэхийн төлөвлөгөөнд бол энэ хуулийн хэрэгжилтийг хангах энэ чиглэлээр одоо музей үйл ажиллагаа зохицуулах чиглэлээр тодорхой төлөвлөгөөнүүд тусагдаад ажиллаж байгаа. За тэгэхээр энэ 5 сарын 18 буюу олон улсын музей өдөр удахгүй тохиох гэж байна. Энэ өдрийг хугацаанд Монголын үндэсний музейгээс олон нийтэд зориулсан ямар арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ? Монголын үндэсний музей улс орон нутгийн музейг эрдэм шинжилгээ мэрэгжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэй. Энэ хүрээндээ бид нэр төрөл бүрийн сургалтууд зохион байгуулдаг. Энэ ч одоо чиг үүргийнхаа дагуу бид нэр сая бас нэг сахим сургалт зохион байгуулсан. За мөн одоо энэ олон нийтийн байгууллага, хувийн хвшил, төрийн байгууллагуудаа үйл ажиллагаагаа уялдуулах би түрүү хэлсэн нөгөө музейуд бол нэг ийм соёл гэгэрлийн нэг юм орчин байх шүү дээ. Зөвхөн одоо нэг үзүр цуглуулга олон нийтэд дэлгэн үзүүлэх биш. Бас одоо танин мэдхүн лекц явах, тийм ээ, мэтгэлцээ явах ийм орон зай байх ёстой гэж үздэг. Энэ үүднээсээ бол GCI олон улсын байгууллагын одоо Монгол дахь байгууллага нь энэ музейн өдөрт зориулсан илтгэл мэтгэлцээний ийм манай дээр яг 5 сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байгаа. За ингээд
Маш сонирхолтой ярилцлага өрнүүлсэн. Танд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Ингээд Монголын үндэсний музейгээс цувралаар хүргэж буй олон улсын музей өдрийг өгтөн цувралаар хүргэж буй ярилцлагынхаа анхны дугаарыг энэ хүрээд өндөрлөе. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Удахгүй болох олон улсын музей өдрийн мэндийг хүргье. За ингээд музейн салбарт ажиллаж байгаа нийт одоо музейчдтэй олон улсын музейн баярын одоо мэндийг дэвшүүлье.